Тэгвэл хүний папиллома вирусын эсрэг дархлаажуулалтад 2024 онд 78 мянган хүүхэд хамрагдах байснаас 20 мянга гаруй нь хамрагдсан байна. Ингэснээр дархлаажуулалт 33.5% үргэлжлэн хийгдэж байна. Харин 2025 оны 5 сард папиллома вирусын эсрэг дархлаажуулалтыг 11 настай хүүхдүүдэд хийхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Манай улсад умаа үзүүний хорт хавдраар 4712 хүн өвчнөөс жилд 160 хүн нас орж жил тутамд 400-аас 500 гаруй хүн шинээр өвдөж байна гэсэн судалгаа бий. Монгол улс дархлаажуулалтын тухай хуульдаа 2023 оны 10 дугаар сард өөрчлөлт оруулан 3 төрлийн вакциныг товлолт шинээр нэмж оруулсан. Үүний нэг нь хүний папиллома вирусын эсрэг вакцин юм. Тэгвэл өнгөрсөн онд улс орон даяар эхэлсэн тус вакцины хамрагдалт орон нутагт ямар хэмжээнд байгааг тодруулахад Говьлтой аймаг 11 настай хүүхдүүдэд хүний папиллома вирусын эсрэг дархлаажуулалтаараа яг үйл ажиллагаа дөнгөж эхэлсэн үед улсын хэмжээнд тэргүүлэх байранд буюу хамгийн их хамрагдaltaй аймгийн тоонд явж исэн. Тэгээд ерөнхийдөө бас яг дөнгөж дархлаажуулалт эхэлсний дараагаар бас нэлээд эсэргүүцэлтэй тулгарсантай холбоотойгоор бид нар бас хэсэгхэн хугацаанд нэг гэсэндээ чимээг жоохон намжаах юм тактик баримтлаад тэгээд эргээд одоо дархлаажуулалтаа идэвхжүүлэх юм үйл ажиллагааг зохион байгуулсан. Манай аймгийн хэмжээнд бас нөхөн дархлаажуулалтын ажлыг одоо 12-оос 15 нас зарим нэг одоо ээж аваад хүүхдүүдийн сайн дураар хэлхийг 16 наснд нэсэндээ хийгдсэн тохиолдол нэлээд байгаа. Яг нэг вакцинжуулалтын ажил бүтэн талаар хүмүүс ээж аваад бас ойлголттой болоод зөв мэдээлэлтэй болоод ихсэн чинь бас сайн дураараа өөрсдөө ирж хийлгэж байгаа юмуд бас нэлээд байгаад байгаа. Тэгээд аймгийн эрүүл мэндийн газраас бол одоо боловсролын газартайгаа тэгээд дээр нь одоо анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудтай хамтарсан одоо ялангуяа эцэгчүүд нь чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагаанд зохион байгуулахаар бэлтгэл ажилладаг гэсэн л хангаж ажиллаж байгаа. 2024 онд хамрагдсан нийт 11 настай хүүхдүүд хүүсийн хувьд 50% тавина. Хэдийгээр вакцины товлолт хугацаа дууссан ч нөхөн дархлаажуулалт өрхийн эмнэлгүүдэд үргэлжилж байгаа гэдгийг онцлон тодтоглоо. Вакцин бол найрлаганда хүний папиллома вирус маш олон хэв шинжтэй гэдэг. Түүний бол одоо яг энэ хавдрыг үүсгээд байгаа үндсэн шалтгаан нь болоод байгаа 6, 11, 16, 18 дугаар хэв шинжийг агуулсан буюу өөрөөр хэлбэл энэ хэв шинжүүдээс сэргийлэх ийм одоо агуулгатай вакцин учраас вакцинд хамрагдах байгаа насанд хүрэгчид маань бол хүний папиллома вирусын халдвар авч юу гэдгийг хэрвээ байвал үнэхээр яг 6, 11, 16, 18-нд байгаа юу гэдгээ тогтоолгочоод хэрвээ байхгүй л вакцин хийлгвэл энэ вирусын одоо хэв шинжүүдээс бол сэргийлэх боломжтой. Харин 15-аас дээш насныхан хөхөнцөр вирусын халдварын шинжилгээнд хамрагдаж хэрв халдваргүй тохиолдолд сайн дураараа вакцинд хамрагдах нь нээлттэй юм а. 15 ба түүнээс дээш наснд 3 удаагийн тун хийлгэхээс 2 дахь тун 2 сарын дараа 3 дахь тун 6 сарын дараа хийгдэх юм. Нэг тун вакцины мөнгөнд дүн 23 сая төгрөг байна.